Саяхныг хүртэл магадгүй за нэг 2024-5 хүртэл манайх ч нөгөө эдийн засгийн нүүрсний хамаарал маш өндөр байлаа шүү дээ. Экспортын за 22-23 сая нүүрсний орлого 8.3 тэрбум доллар төрөхөд Монгол улсын экспортын 40% дангаараа нүүрсэн. Тэгээ энэ болохоор тун одоо төвөгтэй талны өгөхлөөр нүүрс өөрөө бид нар сонголтгүй зах зээлд өгч байгаа шүү дээ. Бид нар урд туршид өгөхгүй гэхэд өөр хөш рүү өөр зах зээл рүү өгөх ямар ч боломж байхгүй тийм царин ганц зах зээлтэй. Тэгэхээр урд турш дээр эрэлт нь ямар байна, үн нь ямар байна тэрэнд л бид нар захирагдсан тийм. 22-нд $200 байсан нүүрс маань өнгөрсөн жил $70. Бид өөрөө тэр үнийг сонгож чадахгүй байхгүй. Тэгэхээр бид өөрөө эдийн засаг удирдах чадхаа болчих. Хамгийн аюул нь энэ байхгүй. Тэгэхээр хэрвээ нүүрс ингээд дангаараа 40-50% байгаад хам бол эдийн засаг бид нар ер нь урт хугацаанд удирдах чадахгүй нь шүү дээ. Нэг зах зээл бид нэг удирдах нь шүү дээ. Нүүрсний үнэ хэд хэд тогтоонод бид нар тэр тогтоос үнд нь л нүүрсээ өгөхөөс аргагүй тийм. Бид нар зөвхөн бит хэмжээг өөрчилдөг. Тэгэхээр энэ бол тусгаар улсын хувьд бол нэг түүхийдээ хамааралтай, нэг улсаас хамааралтай гэдэг чинь ийм аюултай байхгүй. Өөрийн гэсэн одоо эдийн засгийн бодлогогүй болох нь шүү дээ. Тэгэхээр ийм учраас эдийн засгаа төрөлжүүлэх нь амин чухал. За өнгөрсөн оны байдлаар Азар одоо 25 оны эцсээр нэг экспорт хэдийгээр нүүрсний экспорт нь $3 тэрбум буурсан ч гэсэн бүтцмэн нэлээд сайжирлаа. Нийт экспортын 37% жилийн бажимлын орлого боллоо тийм маш сайн хэрэг. Нүүрсний экспорт 35% боллоо. Бусад эрж баялаг болон хөдөө чонгалтай бүтээгдэхүүний хувь 30 орчим. Тэгэхээр энэ бүтцийг ойрын 2-3 жил хэвээр хадгалах нь маш чухал. Одоо хуучных шиг дахиад нөгөө нүүрсээ нэмье гэх юм бол энэ бол алдаа байхгүй. Нүүрсээ нэмэх юм бол нэг удаа орлого нэмж болно тийм. 80-га бид 90 болголоо 95 болголоо гэх нэг удаа орлого нэмэгдэн дахиад л унна. Тэр орлого тогтвортой байна гэсэн ямар ч баталгаа байхгүй тийм. Тэгэхээр ийм савлгаатай эдийн засаг руу бид нөр өөрөө хүсээд дахиад ороод ажиллахгүй. Ерөнхийдөө бид нөр өөрх рүүгээ орох гэдэг шүү дээ. Эсрэгээрээ бид нар эх 2-3 жилдээ нэгэнт энэ савлгаатай донцлоготой нөхцөл нүүрсний экспорт айл болохоор энэ 30-35% гэдэг хэмжээнд нь бариад бусад ялангуяа нөгөө жилийн бажмал болон босод түүхэд экспортод төлөвлөх хэрэгтэй. Мэргэжлийн дүгнэлт оновчтой шийдвэр. Subscribe хийгээд зах зээлийн хэмнэлийг хамтдаа мэдэрцгээе.